Яг нөгөө банк санхүүгийн байгууллагуудын одоо нийт гарч байгаа зээлийн 80% нь 12 сар ба түүнээс дээш хугацаатай олгодог зээлүүд учраас тэрийг илүү тайлбарлах мэдээлэл хэрэгтэй байгаа. Тэр нь өөрөө бүрэн скорын бүрэн оноо гэд оноо маань болж хувирсан. За тэгээд бид нэр ингээд 500 гаруй мянган иргэн дээр одоо оноо ботчихсон байгаа. Тэгээ үүний 250 мянган банк санхүүгийн байгууллагууд за манай ингээд олгоцсон зээлийн багцыг үнэлээд өгөөч гэд хүсэл тавиад тэгээ оноог нь ботож үзсэн. Нэгдүгээрт нь болохоор шин зээлдэгчийг үнэлэхэд зайлшгүй бүрэн оноо бол байх нь зөв юм байна. Илүү манай дотоодын баримталтай тэр модель онооноос илүү чадамжтай байна гэж. Хоёрт нь болохоор тухайн нөгөө нэг банк санхүүгийн байгууллагууд чинь миний яриад ирсэн нөгөө 3 хүчин зүйл хараад байгаа шүү дээ. Орлого дэж чадвар тэгээд тэр барьцаа хөрөнгө бол бусад нөгөө төлбөрийн гүйцэтгэлийн мэдээллүүд эдгээр харддаг нөгөө гол нөгөө мэдээллүүдийн дийлийнх нь бүрэн оноонд давхар шингэсэн байгаа учраас илүү дотооддоо ингээд буулгаад ингээд ашиглахад ойрхон байна гэдэг чигаа. Гуравт нь болохоор accuracy гэж ярьдаг одоо оновчлол. Тэр нь болохоор манай дээр юу байдг вэ гэхээр дурын одоо банк санхүүгийн байгууллагын багц гэдэг ярьдаг. Тэрийг одоо sample гэж үздэг. Дурын sample дээр манай оноо бол 83-аас 85% хувьтай зөв тааж байгаа. Өөрөөр хэлбэл зоосыг ингээд шидэхэд сүлд буух тоо буух чинь 50 шүү дээ. Яг ийм магадлалаар үзэхэд манайх 87%тай одоо зөв таанаа л гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаар яг үр дүнгууд бол гарчихсан явж байна. Давуу тал нь бол яг төрөний ярьсан тэр судалгааны хурд бол буурна. Хоёрт нь одоо банк санхүүгийн байгууллагууд өмнө яадаг байсан бэхээр зээл өгөөд зээлийн түүхийг муутгах нэг л барьцаагаа хураах гэдэг ийм хоёр сонголт байдагс. Одоо ингээ оноо гэдэг юм яриад ирчихээр одоо хэдийнэ тухайн байгууллагаас зээл авсан иргэний хувьд нэг 2 хоног ч гэсэн хугацаа хэтрүүл нэг оноонд нөлөөлдөг болох юм байна гэдэг агуулгаараа нөгөө иргэн төлбөрийн коллекшн гэдэг. Иргэн төлөлтөнд хүртэл аюу их нэмэртэй болж байна. Одоо манайхан оноо шилжчихсэн гэдгээ зарлцсан тохиолдол. Зарлаагүй тохиолдол иргэд эдийнх нөгөө харт түгээр явж байгаа юм байна гэд 3 сарын дараамаар акшн хийдэг ч юм уу тэ илүү хойроо ханддаг бол зарлцсан байгууллагын үед ингээд иргэн төлөлтөнд нь хүртэл илүү нөлөө орж байгаа. Тэгээд судалгааны зардал буурч байна.